23 дугаар бодлогыг бодъё. Би босоо автохад тойргоор жигд хөдлөн тракторын кацэгт утасны татах хүч би 50 байсан үеийн жинтэй тэнцүү байсан. Хөдөлгөөний явцад утасны татах хүчний хамгийн их хэмжээг олооч гэсэн байна. Утасны татах хүч нь би 50 байх үеийн жинтэй тэнцүү байсан гэж байгаа учраас энийг нь эхлээд олчихъя. Энд би 50 байхад дээшээгээ утасны татах хүч доошоо mg ямар нэгэн байдлаар хөдлөөгүй байгаа. Тийм учраас нэгдүгээр тэгштгэл дээрээс бүгдээрээ t гэдэг бол mg юм байна гэд бичиж болох нь байна. Харин энэ кацэг дээр ирэхэд ямар хүч үйлчлэх вэ гэсэн чинь энэ утасны татах хүч үйлчилнэ гэж хэлсэн байна. Тэр нь энэ t-тэй тэнцэх нь байна. Дахиад доошоо mg хүч үйлчилж байгаа. Энэ mg хүндийн хүчийг координатын системийг ингэж авч яагаад энэ дээр 2 хуваагаад зурчих бүгдээрээ. Энэ үнцэг 30 градус болно. Энэ юу болох вэ гэвэл mg cos 30 болох нь байна. Харин дахиад тойргийн төв рүү чиглэсэн дахиад нэг хүч нь юу вэ гэвэл t синус 30 болох нь байна. Ийшээгээ бас хоосон юу гэж байх вэ? Энэ бол өөр гэсэн хурдаа гэсэн. CAD x тэгдэхин дагуу үүнийг x-гээ 2 хүч үйлчилж байгаа. t болон t синус 30. Эдгээрийг бүгдээрээ бичье. t дээр нэмэхэд t sin 30. Энэ хоёр чинь нийлээд хоёулаа тухайн тойргийн төв рүү чиглэж шүү дээ. Өөрөөр хэлбэл төв тэмүүлэх хүчтэй тэнцэх нь байна. T картны гадна гаргачих. Нэг дээр нэмэх нь sin 30 нь 0.5 байдаг. Тэнцүү масс хурдны квадрат радиусаа гэсэн. Ер нь юу өгсөн бэ? mg гэл өгсөн байна. mg-гээс өөр юмыг бол өгсөн байна гэж бүгдээр ойлгочих. Энэ дээрээс масс хурдны квадрат r гэдэг нь нэг ийм л юм болж тарах нэ дээ. За нөгөө t-гүр t гэдэг чи mg байгаа энийг мартах хэрэггүй. Бүгдээрээ юу болгож байгаа юм бэ гэвэл хөдөлгөөний явцад утасны татах хүчний хамгийн их хэмжээг олоо гэж байна. Утасны татах хүчний хамгийн их хэмжээ нь тухайн бит маань тракторынхаа хамгийн доод ёроолд очиход бий болно. Тэгвэл энэ ОЦ-гээс ёроолын энэ зэг хүртэл ингээд татчих бүгдээрээ ямар хүч үйлчлэхээ гэвэл утасны татах хүч дээшээ mg доош байгаа. Энд бол mg үйлчлэн энд t- нэг утасны татах хүч үйлчлэн 2 дугаар 3 дугаар тэгштгэргийг энийг 2 гэчээ. 3 дугаар тэгштгэл тойргийн төв рүү чиглэж байгаа t- нэг хүчнээс mg хасна нь тойргийн төв рүү чиглэсэн жижигхэн векторыг гаргаж ирнэ. Гэхдээ л тэр чинь тойргийн төв рүү чиглэж байгаа юм чинь төвд тэмүүлэх хүчээл гэсэн үг. Төвд тэмүүлэх 2 дугаар хүч нь m-ийн үржин v квадрат хуваах нь r. Яагаад тэгэхээр хурдууд нь жигд байна шүү дээ. Жигд хөдлөнө гэж хэлсэн байгаа юм чи. mv квадратыг хуваах нь r нь өөрөө t 1.5 t-тэй тэнцэж байгаа. 1.5 t mv квадратыг хуваах нь r. Энийг энэ 3 дугаар тэгшгэлд оруулж болж байна. 2-ыг 3 руу оруулнаа. 2-ыг 3. T1 нь mg дээр нэмэх нь 1.5 t болох нь шүү дээ. Гэтэл t гэдэг чинь 1-р тэгшгэл дээрээс mg байгаа шүү дээ. Энэ бол 1-р тэгшгэл дээрээс mg. Ингээд mg дээр нэмэх нь 1.5 mg буюу нийтдээ 2.5 mg гэсэн хүчээр энэ цэгт үйлчлэх нь байна. Энэ цэгийг бүгдээрээ B. 24. 50 м мөрөөлтэй радиустай эргэлтээр автобусын аюулгүй хөдлөх хамгийн их хурд нь 54 км/цаг. Шууд шилжүүл. Нүд торсоод байна. 54-ыг 18 хуваахаар хэд гарах вэ? 3 гарна. 3-ыг 5-аар хучвал 15 м/сек хурдтай. Автобусны дугуй ба зам хооронд хүрэлтийн коэффициентийн хамгийн их утгыг олооч гэсэн байна. Автобусанд ямар хүч үйлчилж байгаа юм бэ? Тойрог замаар. Түүнийг тойргоор хөдлөж байгаа хүч нь үрэлтийн хүч. F үр. Дээшээ n доошоо mg. Нэгдүгээр тэгштгэл n нь бол mg-тэй тэнцэх нь байна. Хоёрдугаар тэгштгэл шууд f үрийг илэрхийл μ үржих нь n буюу μmg байх нэ. Энэ тойргийн төв рүү чиглэж байгаа учраас энэ тойргийн төвийг O гэж ийшээгээ чиглэж байгаа учраас үрэлтийн хүч маань өөрөө төвд тэмүүлэх хүчтэй тэнцэх нь байна. Ингээд f үр нь ft болчлоо. Ингээд μmg m хурдны квадрат хуваах нь радиус m-ууд ингээ хураагдсан коэффициентийг бүгдээр болно. μ болно гэсэн үг. Юу та тэнцэж байна. v квадратыг хуваах нь r g-тэй тэнцэх нэ. За энэ дээрээс хурд нь хэд байгаа юм бэ? 54 буюу 15. 15-ийн квадрат радиус нь 50. Тэг 45 гарах нь. 25 дугаар бодлого
1 дугаартай буюу 20 м радиустай тойрог замаар зорчих машин аюулгүй хөдлөх хамгийн хурд нь 10 м/сек. Энэ дээрээс үргэлтийн коэффициентийг олж болж байна. Уг машин 2 дугаартай тойрогоор хамгийн их ямар хурдтай хөдөлж болох вэ? Эхний энэ тойрог дээрээс үргэлтийн коэффициент нь болоод тэрийг ашиглаад дараагийн тойрог дээрээс буюу дараагийн нөхцөл дээрээс хамгийн их хурдыг нь олчихвол гэж бодож байна. Эхнийх дээр μmg үргэлтийн хүчтэй хөдөлж байхад энэ нь тойрогийнхаа төв рүү чиглэнэ F үргээд төв тэмүүлэх хүч болно. mv квадратыг хуваахна радиус ингээ хураагдаад μ гэдэг бол v квадратыг gr хуваасандаа тэнцэх юм. За энэ дээрээс бүгдээрээ бодъё. Хурд нь 10 м, 10-ын квадрат 100, 10-ыг үлчих нь радиус нь 20 м юм байна. 0.5 гэдэг утгатай үлдлийн коэффициент байсан байна. За энийг бүгдээрээ ашиглаад дахиад μmg дахиад үлдээр явж байгаа. Энэ удаад масс хурд нь мэдэгдэхгүй байгаа. Тэр хурдыг 2 дугаар хурд гэчээ. 2 дугаар хурд. Радиус нь r2. Массууд нь бүгдээрээ хураагдсан. Хамгийн их ямар хурдтай хөдлөх вэ гэж асуусан учраас v2-ыг бүгдээрээ олно. μg r2 энэ дээрээс v2 гэдэг бол μg r2 язгуурд энэ дээрээс μ олцсон 0.5 g маань 10 энэ удаад 80 радиус нь 5 5 8 40 20 м/сек хурдтай хөдөлж болох нь байна. 26 дээр налуу тойрог замаар хөдлөх машины хурд 20 м/сек ба тойргийн радиус 30 м. Машин гулсахгүй хөдлөх бол налуугийн өнцгийг олооч гэсэн юм. За налуугийн өнцгийг бүгдээрээ энэ дээрээс олъё. Тэхийн тулд ямар хүч үйлчилж байгаа вэ гэдгийг зуръя. Ийшээгээ mg хүч үйлчилж байгаа. Ийшээгээ n хүч үйлчилж байгаа. За би ингэж бодож байна. n хүчийг биш, mg хүчийг задлаад үзье. mg хүчийг ингээ задлаад үзэх юм бол юу болох вэ гэсэн чинь бидний мэдэж байгаагаар ийшээгээ mg cos alpha болно. Ийшээгээ mg sin alpha болно. mg sin alpha хаанаас гарч ирсэн бэ гэсэн чинь ийшээгээ нэг төв тэмүүлэх хүч байгаа. Энэ хүчний энэ өнцөг нь хэд вэ гэвэл альфа өнцөг болно. Залуусаа. Энэ өнцөг альфа энэ харагдаж байна уу сайн мэдэхгүй байна. Альфа өнцөг. Тэгээд ийшээгээ төв тэмүүлэх хүч одоо чинь mg sinus alpha юу гэж хэлэх гээд байна гэвэл төвд тэмүүлэхэд хувачих юм бол энэ нь тухайн онцгийн косинустай тэнцэнэ гэд бүгдээрээ төсөөлчиж болно гэсэн. Окей. Ингээд f θ-г бүгдээрээ гаргаад ирж болно. За яг эсрэгээрээ би бас хэлье. Юу вэ гэхээр mg sinus alpha cosinus alpha хуваачих юм бол энэ нь төв рүүгээ тэмүүлэхний хүч болохгүйгээр тэр нь төв тэмүүлэх хүч болно гэж. Төв тэмүүлэх хүчээ арай төрүүлээд ашиглажлаа гэж бодчих бүгдээрээ. mg sin alpha cos alpha хуваах нь tan alpha гаргадаг тэнцүү. Төв тэмүүлэх хүч m-ийг үржих нь хурдны квадрат радиус m-ууд нь хураагдсан налуугийн өнцгийг олгож байгаа tan alpha-г олгож байгаа. Tan alpha гэдэг нь хурдны квадрат gr-та тэнцдэг. За наа чи ингэж гаргалгаа хийж болно. Эсвэл ер нь энийг нэг нүдлээд авчихад буруугүй шүү. Налуу дээр ингэж бүгдээрээ олж болно. Tan alpha тэнцүү хурдных нь квадрат тэр нь 20-ын квадрат хуваах нь 10-ыг үржих нь 30 400 хуваах нь 300 нэгээс их тоо гарч болно ш tan alpha чинь. Tan alpha 3/4 энэ дээрээс альфа нь гарах. Arc tungsten бүгдээрээ 53 градус гарах нэ.